Сонсцгаано уу? Өнөөдрийн ярих ном маань Стивен Кинг зохиолчийн Бичгүүн тухай туйруулчийн дурсамж гэсэн ном байна. Тус ном нь 2024 онд хэвлэгдэн гарсан ба Тагта Паблишинг хэвлэлийн газраас Батсуурийн баясгалан орчуулан гаргасан. Миний хувьд дотроо Батсуурийн баясгалан зохиолч, орчуулагч, яруу найрагчийг хүндэлж авдаг, бас дээрэс нь урам зориг авч явдаг. За, Стивен Кинг зохиолчийн тухай эхлээд танилцуулъя. Стивен Эдвин Кинг зохиолч нь 1947 оны 9 сарын 21-нд Америк нэгдсэн улсын Портленд хотод төрсөн өдгөө 77 настай зохиол бүтээлээ төрөвсөр буй ийм зохиолч байна. Стивен Кинг нь аимшигын, уран зөгнүүл, шинжлэх ухааны төрлийн зохиолуудыг бичдэг. Хоррор, science fiction төрлийн зохиолуудыг бичдэг гэсэн үг. Миний хувьд ийм төрлөөр бол барагтай зохиол сонирхож уншдаггүй, бас кино зохиолуудыг ч гэсэн барагтай шимтэн үздэггүй. Яагаад вэ гэвэл миний хувьд ийм хит эмзэг мэдрэмтгий төрлийн хүн учраас ийм кино зохиолуудыг үзэж уншиж чаддаггүй. За, түүнийг бол тус төрөлдөө аимшигын хаан буюу одоо King of Horror гэж нэрлэдэг байх нь. За, түүнийг энэ төрлөөрөө маш олон зохиол бүтээл туйруулсан сайн зохиолч учраас нь ингэж нэрлсэн байхаа гэж бодож байна. Түүний номууд нь дэлхийд даяар 350 саяас илүү хувь зарагдсан ийм алдартай зохиолч байна. Тэрээр нийт 60 гаруй роман, 200 гаруй богино өгүүлэг бичсэн бөгөөд олонх нь кино болон цуврал кинонуудад амжилттай хувирсан ийм зохиол бүтээлүүдтэй байх нэ. Миний маш их сонирхлыг татаж гайхшруулсан зүйл нь энэчнээс юу байсан бэ гэхээр тэрээр нийт 60 гаруй роман бичсэн гэж байгаа. Роман бичнэ гэдэг нь тухайн зохиолчоос бол нэлээд их хүч хөдөлмөр авьяас, бас дээрэс нь хугацааг шаарддаг ажил. Тэгтэл энэ зохиолч маань нийт одоо амьдралынхаа турш 60 гаруй роман бичсэн байна гэдэг нь цус зохиолчийн ямар хөдөлмөрч бас авьяастай юм зохиолч вэ гэдгийг бас харуулж илтгэж байна. За, миний хувьд тус зохиолчийн одоо The Green Mile буюу Ногоон бус кино, за The Shawshank Redemption буюу Shawshank шоронгоос оргосон гэсэн кинонуудыг бол үзэж байсан юм байна лээ. Өмнө нь бол яг Стивен Кинг зохиолчийн юм зохиолоос нь одоо сэдвүүлэн ингэж гаргасан кино гэдгийг мэдхгүйгээр өмнө нь үзэж байсан юм кинонууд байлээ. Энэхүү номыг унших болсон гол шалтгаан нь миний дотор өчүүхэн юм гэлба цог байдаг. Тэр нь юу вэ гэхээр зохиол бичих. Одоо тэр цог гэлбаг бол унтраах аль эсвэл дүрлзэн асаах нь надаас шалтгаална. Гэхдээ миний хувьд одоогоор яг унтраах аль эсвэл дүрлзэн асаахыг нь сайн мэдэхгүй байгаа. Тийм учраас одоо зохиолч хүний амьдрал, бичих үйл ямар байдаг энэ тун сонирхолтой санагдаад энэ номыг уншихаар болсон. Бид бүхэн одоо урлагийн бүтээлийг хүлээж авдаг. Ном, кино, жүжиг, уран зураг гэх мэтлэн ийм урлагийн бүтээлүүдийг хүлээж авдаг. Гэхдээ түүний ард тэр урлагийн бүтээлийг бүтээж байгаа хүний ард ямар их хөдөлмөр, ур ухаан, үйл явц өрнөдөг вэ гэдгийг бол барагтай бол олж мэдж хардаггүй. Ийм учраас энэ ном надад маш сонирхолтой санагдсан учраас энэ номыг уншихаар болсон. За, бас болоогүй энэ номыг унших явцдаа нэг өгүүлэг бичсэн. Яг өөрийнхөө санаагаар бүрэн дуусгасан анхны өгүүлэг маань гэж хэлж болно. Гэхдээ миний хувьд энэ бичсэн одоо өгүүлэгтэй бол дутуу зөвлөмөг зүйл нэлээх байгаа гэж дүгнэж байгаа. За, ингээ яг тус номныхаа утга агуулга руу бүгдээрээ орцгоё. Энэхүү ном нь нийт 11 ийм хэсэгтэй 4 өмнөтгөлтэй. Тус өмнөтгөлүүдэд зохиол бичих болсон санаагаа хаанаас гаргасан бэ? Редактортай хандсан талархал, номын 25 жилийн хойд зориулсан захидал зэрэг багтдаг. За, энэхүү бичлэгээрээ би тус номын хэсгүүдээс товч дуртана. Ийм та бүхэн тус номыг дэлгэрүүлэн сонирхож уншмаар байвал номыг авч өөрөө дэлгэрүүлэн уншаарай гэж хүсэж байна. За, ингээд CV гэх хэсэг байгаа. Энэ хэсгийн тухай
танилцуулъя. CV гэдэг нь ажлын анкет гэдэг шиг тухайн хүний ажил амьдралынх нь нэг талаараа намтар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хэсэгт зохиолчийн бага насны амьдралаасаа эхлүүлээд анхны зохиолоо хэрхэн бичсэн, гэр бүлийн амьдрал нь ямар ядуу тарчиг байсан, сургуульд байхдаа хэрхэн сонин бас зохиол хэвлэж зарсан, сургуулийн сонинд яаж ажилласан, сэтгүүлүүдэд хэрхэн зохиолоо явуулсан, эхнэр ТБ-тэйгээ хэрхэн анх учирсан, сургуульд багшилж, ээремлийн үйлдвэрт, угаалгын газарт ажиллаж хэрхэн зохиолуудаа бичдэг байсан, Double Day хэвлэлийн газарт Кэри Раманыг нь хэвлэх болсон баярт мэдээ, мөн ээж нь Умаа хорт хавдраар хорвоог орхисон гунигт мэдээ, архи болон мансууруулах бодист дондсон гэвч эдгээр үйл явцуудын хажуугаар ямагт ингэж үргэлж зохиол бүтээлээ бичээр л байсан тухай өгүүлдэгэ. Үүний дараагийн хэсэгтээ зохиолч болохгүй ч буй хүнд хэрэгтэй чухал зүйлсийг багжийн харьцагт буй зүйлсээр төлөөлүүлэн тайлбарлаж хэлж өгдөг. Мэдээж мужийн хүнд бол тухайн багжны харьцагт нь алах, хадаас, автерик, шүрүүп гэд тэдгээр зүйлсүүд байна. Харин зохиолч хүний багжны харьцагт юу байх хэрэгтэй вэ гэдгийг тайлбарладаг. За үүнд нь үгсийн санг их чухалчлан тайлбарлаж хэлж өгдөг. Мэдээж зохиолч хүнд ариун үгсийн сан бол чухал хэрэгтэй. Гэхдээ заавал үгсийн сан ариун байна гэд хэтэрхий гоё чамин үгсийг чухалчлаж ингэж бичих шаардлагагүй. Аливаа зүйлийг ингэж бас тунганд тааруулах хэрэгтэй гэсэн санааг бас гаргадаг. За мөн дээрэс нь хэл зүйн дүрм зөв бичих дүрмээс ихсүүлээд найруулах зөв бол зохиолч хүнд бол асар их чухал шүү. Зөв сайхан найруулгатай зохиол бичнэ гэдэг бол асар чухал гэж тайлбарладаг. За мөн дээрэс нь цогцлбороо сайн гаргах хэрэгтэй. Тэр цогцлбор нь тухайн хоорондоо утга агуулгатай, уялдаатай. Тэгээд цаашаага зохиолыг бүрэлдүүлдэг учраас цогцлборыг сайн гаргаж өгөх хэрэгтэй. Мөн дээрэс нь бичлэгийн хэм маягаа зөв олж тодорхойлох нь чухал гэсэн цаанаануудыг гаргаж тайлбарладаг. Үүний дараагийн бичгийн тухай гэсэн хэсэгт зохиол бичихэд юун дээр анхаарах, яах хэрэгтэй тухай зөвлөж тайлбарлан хэлж өгдөг. Энэ номонд тэмдэглэж иш болгож авах зүйлсүүд нэлээд их байсан. Эдгээрээс би өөрийнхөө тэмдэглэж авсан зарим хэсгүүдээс хэдхнийг та бүхэндээ уншиж танилцуулъя. Зохиолч болъё гэвэл бүх найсвартан хоёр л үлийг тултлан хий. Их унш, их бич. Энэ хоёрыг тойрч гарах дүт зам гэж үгүй гэдгийг би ойлгосон. Чамд унших цаг гарахгүй бол бичих цагш гарахгүй. Багжийн харьцагтаа хийх багжуудаа ч зөв олж сонгож чадахгүй. Ийм л ингэн шүү дээ. Уншлага гэдэг бол зохиолчийн бүтээлч амьдралын төв. Би хаа яваа газартаа ном авч явдаг. Бид ном явж байхад шагааж харах зай завсар хаанаас мундах вэ? Гол нь шин жуух хөнтөрч орхихыг аль алиныг нь сур. Би л гэхэд өдөр бүр 4-6 цагийг зөвхөн уншиж бичгэд зориулдаг чанд хатуу хуваартай хүн. Гэхдээ хийж буй юмдаа үнэнхүү, дуртай, авьяастай бол ийм хуваар тийм ч хатуу санагдахгүй. Би эдгээр зөвлөмжтэй бол 100% санал нэгдэж байгаа. Учир нь гэвэл хүн сайн зохиол бүтээл, сайн ч гэлтгүй муу зохиол бүтээлийг ч гэсэн уншаад тэдгээрээс суралцаж яадаг. Өөрийнхөө бичих хэм маягийг олдог, санаа суудаг, үгийн баялаг нь нэмэгддэг, тэдгээрээс суралцаж яадаг гэж боддог. Тэгээд энэ дээр бас нэг санаа гарч ирж байгаа. Тэрний үе гэхлээр хүнд унших зав гарахгүй гэдээ яваад байдаг. Тийм зүйл байхгүй. Хаач явсан өөртөө ном авч явж бай. Тэ тийм чамд яаж иж байгаад л унших цаг зав гарч ирнэ. Тийм болохоор уйггүй уншиж бай гэж зөвлөсөн. Магадгүй бид нарт ингээд уцаа оролдох цаг зав гардаг. Түүнтэй адилхан ч гэсэн бид нарт ном унших цаг зав бол гарах нь ойлгомжтой. За миний хувьд ч гэсэн
уншихаа байцгаар бичгээ байцгадаг. Уншиж ээж илүү тэгж хөглөгдөж цаашаага бичдэг юм шиг санагддаг. За дараагийн ишлэлээ уншиж өгье. Би өдөрт дор хаяж 10 хуудас бичих дуртай. Бараг цагаар 2000 үг юм уу да. Эн чинь 3 сард 180,000 үг шүү дээ. Бот хийсэн нэг ном болчихно. Дөнгөж эхэлж байгаа юм гэж бодоод би чамд өдөрт ердөө 1000 үг бичиж хэвшгийг санал болгоё. Бас 7 хоногт ганц хоног амарч болох л юм. Эдгээр ишлэлүүдээс зохиолч өөрөө хэрхэн ингэж ууггүй тууштай бичдэг вэ гэдгийг бас олж харж болно. Тэгээд эхлэн бичиж би бичигчид өдөрт дор хаяж 1000-аас 2000 үгийг бичиж байгаарай. Энэ нь ингээд нэг улиралд бол овоо хөрхөн намны хэмжээтэй болчихноо гэж зөвлөсөн байгаа. Үнэхээр л бичиж гэж байвал тойрч дүүлж зүхтааж явалгүйгээр яг бичгийнхаа ширээнээ ард суугаад бичих гэсэн зүйлээ бичиж эхлэх нь бас чухал юм аа гэдгийг харж байна. Энэ зарчмыг бас би яг өөртөө суулгаж бичиж эхлэх нь зөв юм байна гэдгийг бас эдгээрээс ухаарсан. Дараагийн ишлэл Торолопын маягаар тогтмол үр бүтээлтэй ажиллахад намуухан 50 орчим хамгийн их тус болдог. Онцгой биш тохиолдолд ч элдв цагийн хуваар сануулсан сэрүүлэг хангинаж байсгийгээд л төлөвлөгөөнөөс гадуур ажил үүрэг босож ирдэг орчинд бол угийн өндөр бүтээнчтэй зохиолчж учраалахгүй самгартаж эхлэн шүү дээ. Энэ бол миний бүр 2 гараа өргөөд 100% дэмжих зөвлөгөөний нэг. Зохиол бүтээл бичихэд бас ингээ аливаа зүйлийг төвлөрж бодоход уншихад таатай орчин бол зайлшгүй чухал байдаг. Одоо миний яг бичгээд хамгийн их тулгардаг асуудлуудын нэг бол энэ орчин. Яг төвлөрөөд зохиол бүтээлээ бичээд эсвэл эргцүүлэн бодоод байж хахад хэн нэгэн хажуу чалчаад зурагт хажууд ойрлоод хаалга онголзуулж хэн нэгэн дахин орж гараад тэгээ ингээд байх үед айгүй их уур хүрдэг. Тэгээ яг ингээд дотор минь бүрлдээд ингээд нэг шувуу нисж ирээд тэгээд тэрийг би ингээд бичээд бүрлдүүлээд ингээд явж итэл хэн нэгэн ингээд хажууд садаа болоод байх үед тэр нь ингээд замхраад алга болчихдог. Нисээд яваад өчгдөг. Тэгээд дотор хов хоосон болоод айгүй их уур хүрдэг. Хэрвээ таны ойр тойронд ингээ ямарваа нэгэн зүйлийг төвлөрч хийх дуртай, бясалгах дуртай, жоохон дутагшоогоо ч юм уу аль эсвэл юм зохиол бүтээл хийх гэж, бичих гэж ингэж оролддог юм хүн байх юм бол хувь хүний орон зайг нь бас хүндэлж өгөөрэй. Энэ бол бас том соёл шүү. Хэн нэгэн заавал ингээд гадагшаага ингээ юм болгоны ингээд сайхан илэрхийлдэг ч юм уу тийм хүн байх албагүй. Тийм учраас бусдын орон зайг бас хүндэлж байгаарай гэж хүсье. Тэгээд үүнтэй холбоотой бас нэгэн шүлэг санаанд минь орлоо. Тэр шүлгийг та бүхэнд уншиж өгье. Төө бэмсүр. Чамд л би хайртай. Үүний минь төлөө ямар нэгэн зүйл санахаар төвлөрч байвал дэрэгдээс минь битгий сарниулаарай. Хогшил сануудаа өнгөчин юу ч юм хайж удвал хориглох гэж битгий оролдоорой. Бас хэрэгтэй хэрэггүй зүйлс бичиж суухыг хэрэг болгож дэвтэрлүү битгий өнгийгөөрэй. Бичгээд энүүхэнд, олоход энүүхэнд, санахад энүүхэнд зүйлс бүтлгүүдчгээр би эхлээд бангас дараа нь гутарсан азгүй амтан болчихдог юм. Чамд л би хайртай. Үүний минь төлөө заримдаа байхгүй байж туслаарай. Ингээд сүүлийнхаа ишлэлийг уншиж өгье. Хэлэлцэж ярилцах чинь угаасаа уншихын хамгийн том таашаал шүү дээ. Үнэхээр л миний хувьд одоо уншсан зүйлийнхаа тухай хэн нэгэнтэй ярилцах. Тэгээд тэр ярилцсан ярианаасаа бусдын одоо өнцгийг олж харах, миний олж хараагүй өнцгөөс тэр хүн хэрхэн харж байгааг олж харах. Тэр өөрийнхөө олж мэдсэн зүйлийнхаа төлөө
уншсан зүйлийнхаа төлөө ингээ бусдад ярилцсанаа гэдэг нь үнэхээр таашаалтай санагддаг. Тийм учраас би энэ бичлэгийг хийдэг. Хэрвээ та бүхэн миний өмнө нь ингэж оруулсан одоо ч гэсэн ярьж байгаа ингээд номыг уншаад өөр чинь ямар санагдсан талаар илэрхийлэхийг хүсвэл сэтгэгдэл хэсэгт өөрийнхөө үзэл бодол сэтгэгдлийг үлдээгээрэй гэж хүсье. Үүний дараагаар амьдрахын тухай төгсгөл гэсэн хэсэг би энэ хэсэгт зохиолж бичгүүн тухай номоо бичиж байсан үедээ автомашин дайруулад эмнэлэгт хүргэгдсэн. Тэгээд асар олон ингээ хагалгаанд ороод эмчилгээг даван туулж иж одоо архин бичиж эхэлсэн тухай гардаг. Зохиолч ингээд бүр түнхэн ингээд цөмөрчгсөн. Одоо миний ойлгож байгаагаар ингээд их биеэсээ ингээд түнхэн ингээд бүр ингээд дайлчихсан тийм хэцүү нөхцөл байдалд ороод асар олон юм хагалгаа сэргийн засах эмчилгээг даван туулаад ингээ алхаж чадахгүй байснаасаа эхлээд бүр ингээд алхдаг болох тийм хэцүү юм замналыг туулж ирээд архин зохиол бүтээл бичиж байгаа тухай гардаг. Энэ хэсгийг уншихад надад маш их юм сэтгэлийн завиуртай хэцүү байсан. Энэ бүх зүйлийг даван туулж одоо зохиолоо бичихэд нь түүний эхнэр Тэбийн их дэмжлэг үзүүлдэг. Ер нь аливаа тэр зохиолчин ч юм уу аливаа тэр хүний хань ижил нь бол тухайн үнийг аягүй сайн ойлгож бас тусалж дэмждэг байх нь чухал юм а гэдгийг бид нэр энээс харж болно. Зөвхөн энэ үед нь ч гэлтгүй өмнө нь бас эхнэр Тэбийн одоо Стивен Кингийн бичсэн зохиол бүтээлүүдийг уншиж зөвлөгөө өгдөг байсан. Хамгийн анхны одоо Кэриг одоо алтарт нэрт хүрсэн романыг нь бичгэд нь хүртэл эхнэрийнх нь үүрэг оролцоо асар чухал байсан. Тэбийн гэх эхнэр нь болохоор бас өөрөө утга зохиол, уран зохиолын мэдрэмжтэй хүн байсан. Энэ нь ч бас нөлөөлсөн баг. Тэгээд энэ их хэцүү осолд орсныхан дараа бичиж эхлэх, орчинг нь бүрдүүлэх, тухайн тэр нөхрөө тусалж дэмжихт нь энэ эхнэрийнх нь үүрэг оролцоо асар чухал байсан гэдэг нь энэ хэсгийг уншихад ойлгогдгоо. Тэгээд зохиолч маань осолд орсныхоо 5-7 хоногийнхоо дараанаас эхэлж тэрэгэнцэр дээрээ суугаад номоо бичиж эхэлдэг. Энэ цаг үед бол маш их хэцүү байсан гэж байгаа юм. Тэрэгэнцэр дээрээ суугаад ингээд зохиолоо бичгээд ингээд удаан сууж болохгүй ингээд маш их үе мөчин өвдөөд яг ингээд одоо баг өгөх гэж байгаа юм шиг тийм их өвдөлтийг мэдэрдэг байсан гэж байна. Тэгээд ингээд удаан сууж болохгүй бичих зүйл ингээд сайн орж ирэхгүй одоо маш ингэж удаан бичдэг байсан. Тэгээ энэ нь яваантаа ингэж хэвийн байдалтай эргэн одоо орсон гэж байна. Эннээс бол энэ зохиолч бол үнэхээр л яг бичгийн төлөө төрсөн хүн юм байна гэдг нь бас харагдана. Тэгээд бичих нь одоо чухал юм шиг мөртлөө бичиж буй тэр хүнд өөрт дэмтэй юм шиг тэр хүнд ингээд баяр жаргалыг мэдрүүлж байгаа учраас тэр хүн ингээд бичиж байгаа юм байна гэдгийг бас энэ хэсгээс бид нэр харж болно. Тэгээд үнэхээр бас зохиол бүтээл бичих гэж байгаа юм бол чамд тэр зохиол бүтээл бичнэ гэдэг чинь өөрөө аж жаргалтай сайхан үйл үж бич чи өөрөө тэндээ дуртай байж иж зохиол бүтээл бичнэ гэдэг чухал юм байна гэдгийг олж харж болно. Тэгээ бас энэ чинээс харьцуулаад өөрийнхөө нөхцөл байдлыг харж болно. Одоо ингээд зүгээр байж иж яагаад ингээд би бичихгүй байна вэ? Яагаад ингээд залхуураад байна вэ ч юм уу те? Юу болохгүй байна вэ гэдгийг энэ чинээс бас өөртөө дүгнэлт хийж харьцуулж харж болно. Үүний дараа жич гэсэн хэсэг байгаа. Ийм жич гэсэн дөрвөн хэсэг байгаа. Жичин гэсэн ингээд дөрвөн хэсэг байгаа. Энийг нь би ойлгохдоо бол энэ намыг ахин шинжилж ингэж хэвлүүлэхтэй зохиолч нэмж оруулсан хэсгүүд нь байна гэж ойлгож байгаа. Эдгээр хэсгүүдэд болохоор зохиолч бичсэн зүйлээ хэрхэн хянаж танаж засах талаар жишээ баримттай зөвлөгөө өгдөг. Бас ямар номнууд уншиж болох вэ гэсэн юм жагсаалтыг гаргасан байгаа. Ингээд бичлэгийнхаа төгсгөлд хэлэхэд миний дурдаагүй өөр олон санаа, агуулга, өнгө амт энэ номонд байгаа. Иймд та бүхнийг энэ номыг уншиж үзээсэй гэж зөвлөж хүсэж байна. Хэрвээ та уншсан бол сэтгэгдэл хэсэгт өөрийн үзэл бодол номноос төрсөн олж харсан зүйлсээ хуваалцаж бичээрэй.
бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.